Сайн бацхан уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. ILO-CGM цэхэм сайтаас та бүхэндээ хүргэдэг ээлжид подкастын маань энэ удаагийн дугаар эхэлж байна. За өнөөдөр бид нар цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны зөрчил шалгах, мэрэгжил арга зүйн хэлтсийн чиглэлийн ахлах мэрэгжилтэн цагдаагийн дэд турандаа цэрэн жаргалыг урьж оролцуулаад байна. За өнөөдрийн бид хоёрын сэдв болохоор сонгуультай холбоотой, цаг үеийн асуудалтай холбоотойгоор сонгуул болон сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн хуулиар хэрхэн шийдэгддэг, хэрхэн шийдвэрлэдэг талаар мэдээллийг та бүхэндээ өгөх болно. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр одоо яг сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа эхэлсэн байж байгаа. Тэгэхээр сонгуулийн тухай хууль болон түүнтэй холбогдсон гарсан нэмэлт өөрчлөлттэй хууль тогтоомжийн талаар та мэдээллийг эхлээд өгөх. За тэгээ. За энэ жил Монгол Улсын их хурлын сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие дагч нийт 606 хүн нэр дэвшиж байгаа. За Улсын хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын сонгуулийн тухай хууль болон эрүүгийн хууль, зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг батлан гаргасан. За урьд сонгуулийн хуулиар Улсын их хурлын ерөнхийлөгчийн аймаг нийслэлийн сум дүрмдээ иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үйл ажиллагааг нэг хуулиар зохицуулж байсныг өөрчлөн тус тусын хуулиар зохицуулахар шийдвэрлэсэн. За мөн сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлийг шалгах, хариуцлага хүлээх асуудлыг урьд сонгуулийн хуулиар зохицуулж байсныг өөрчилсөн. За өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг чиг үүргийг цагдаа, гайл, татвар, мэргэжлийн ханалт, нийгмийн даатгал, тагнуул, шийдвэр гүйцэтгэгч, улсын бүртгэлийн улсын байцаагч, гал төмөр, оюуны өмч зэрэг олон салбар байгууллага хэрэгжүүлдэг. Зөрчил тусынхаа тухайлсан асуудлаар хэрэгжүүлдэг болсон гэсэн үг байна, тийм ээ? За зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны өөр стандарт, жишг тогтоо хэрэгжүүлж байсныг эрх зүйн шинтгэлийн хүрээнд өөрчлөлт нэг стандарт, нэг ажиллагааны журамд оруулан төрөлдсөн. Зөрчлийн болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг Монгол Улсын хурлаас 2017 оны 5 дугаар сарын 5 дугаар сард батлан гаргаж 2017 оны 7 сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Ийм сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэлүүдийг томьёолж, зөрчлийн тухай хуулиар зөрчил тооцсон эдгээр зөрчлийг шалган шийдвэрлэх нэгдмэл стандарт буюу зөрчил шалган шийдвэрлэх хуулиар шалгах шийдвэрлэх журмыг тогтоосон ихэнх олдтой юм аа. За тэгэхээр одоо болохоор яг тухайн чиг үүргийн байгууллагууд нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлдэг болсон гэж ойлгох нь тийм ээ? Тийм мэдээж. За тэгэхээр ерөн зөрчлийн тухай хуульд тусгаснаар сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэлд ямар зөрчлүүд хамаарч юм. За сонгогч болон сонгогч иргэдтэй тэгээд мөн нэр дэвшигчид улс төрийн нам эвслүүд ер нь юун дээр анхаарах шаардлагатай вэ? Ямар үйлдэлийг хийж болох, ямар үйлдэлийг хийж болохгүй талаар та бас нэг товч мэдээлэл өгөөч. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1-8 зүйлд ямар байгууллагууд ямар төрлийн зөрчлүүдийг шалгах талаар заагаад өгсөн байгаа. Тэгээд зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д сонгуулийн хуулийг зөрчих зөрчилд нийт 36 төрлийн зөрчлийг хуульчилж өгсөн. 36 төрөл гэдэг маань зөрчлийн хэлбэр шинжээг ерөнхийд нь тусгасантаа цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчлийн тухай хууль заасан 22 төрлийн 38 зөрчилд хэр бүртгэлтэй ажиллагаа явуулна. Үүнээс эрүүгийн хэргийн шүүх шийтгэл оногдуулах 6 төрлийн 13 зөрчилд хэр бүртгэлтэй ажиллагаа явуулахар хуульчилсан байгаа. За жишээлбэл зөрчлийн тухай хууль заасан зарим төрлийн зөрчлөөс дурдах юм бол зөрчлийн тухай хуулийн 17-гийн 1-р зүйлийн 1-т хүн хуулийн этгээд сонгуулийн хороос мэдээлсэн санал хураалтыг урьдчилсан дүнг элтэд гуйсан, өөрөөр мэдээлсэн, мэдэгдэл хийсэн. За энэ тэгэхээр нэг сонгуулийн хорооноос нэгдсэн мэдэгдэл хийгээгүй байхад өмнө нь төөрөгдүүлсэн мэдээлэл хийхийг хориглоно гэсэн үг байна шүү дээ, тий? Тэр гарчлаа, энэ гарчлаа гэж өмнө нь тийм мэдээлэл хийхгүй, тий? Аль тал нь тийм ээ? Тий. За мөн зөрчлийн тухай хуулийн 17-гийн 1-10 ухуул хувцсыг байршуулахдаа цавуулаг эд зүйл, ашиглах тогтоо, гудамж талбай, орчныг бохирдуулсан. За 17-гийн 1-11 тул намын талбай ураа таних тэмдгийг байрлуулсан, хориглосон газарт байрлуулсан,
17-гийн 1-12 сонгуулийн сурталчилгаанд радио телевиз ашиглах талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн. За байж байгаа. Би танаас нэг юм тодруулъя. Энэ одоо намын талбай ураа таних тэмдгийг байрлуулахыг хориглосон газар гэж штэ тий. Жишээлбэл одоо нэг сонгогч иргэн одоо өөрийнхөө дэмждэг намын одоо туг талбайг жишээлбэл нөгөө юм дээрээ ингээд балкон тий цонхон юм дээрээ өлгцэн байж идэг штэ. Энэ бол зөвшөөрөгдсөн газартаа ордгоо зөвшөөрөгдөг газартаа ордгоо. За сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлд намын талбайг сонгуулийн сурталчилгаанд ашиглах гэдэг заагаад өгсөн байгаа. За сонгуулийн сурталчилгааг явуулах эрх бүхий этгээд намын талбай ураа таних тэмдгийг сурталчилгааны явцад ашиглах хэрэгтэй гэдэг. За 43-ийн 2 дээр болохоор намын талбай ураа таних тэмдгийг нэр дэвшигчийн ухуулах байр сонгогчтой хийх уулзалт. За сонгогчтойгоо хийх уулзалтын үеэр. За хурал цуглааны танхимд. За сурталчилгааны самбар. Дэлгэц ухуулах хуудас сонгуулийн сурталчилгаанд ашиглах зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгсэл. За зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгсэл. Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдийг хэрэглэж байгаа хувцас дээр байрлуулж болох бөгөөд бусад газар байрлуулахыг хориглоно гэж заагаад өгсөн байна. За. Тэгэхээр бол тэгж дураараа энэ тэнд байрлуулж бол болохгүй мэн тийм ээ. За тийм. За. За тэгээд цаашаа болохоор өөр юу заасан маа. За 17-гийн 1-13 дугаар зүйлд сонгуулийн сурталчилгаанд хууль заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг ашигласан. Эсвэл бусдын нэр болон хуурамч цахим хаяг ашигласан гэдэг. Хууль заасан дагуу бүртгүүлээгүй цахим хуудас. За тэгэхээр одоо юу гэдгийг сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ одоо цахим хуудасаа урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай байдаг юм байна тийм ээ. За. За энэ талаар бол сонгуулийн хуулийн 47 дугаар зүйл тодорхой заагаад өгсөн байна. Нэлээд дэлгэрэнгүйгээр. Хаана ямар байдлаар цахим орчин ашиглах талаар тийм ээ. За зөрчлийн тухай хуулийн 18-ийн 3-т сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилттой арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт өгсөн ийм агуулга бүхий аливаа үйлдвэрийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэдээ бас заалт оруулаад өгсөн байна. За тэгээ сонгуулийн сурталчилгаа санал авах үед одоо гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад мэдээж гаргах бах тийм ээ. Тэгэхээр энэ талаар тодорхой зохицуултууд байгаа юу? За энэ талаар байна. За эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн 5-аас 14 дугаар зүйлийн 9 дугаар зүйлүүдэд хүний улс төрийн эрх хэрэгжүүлэлтийн эсрэг гэмт хэргүүдийг хуульчилсан байдаг. За эрүүгийн хэрэг хянаж төлөх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсэгт гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг иргэн амаар бичгээр гаргаж болно гэж заагаад өгсөн байна. За мөн уг зүйлийн 2 дахь хэсэгт биечлэн эсвэл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан гаргасан гомдол мэдээллийг тэмдэглэл үйлдэж хүлээн авахаа түүнд тэмдэглэл үйлдсэн хүн гар ус зурна гэж зурсан байна гэдээ хуульчлаа тогтоосон байна. За мөн түнчлэн 30 дугаар зүйлийн 34 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт хуулийн этгээд албан тушаалтан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг бичгээр өгөх ба түүнд холбогдох баримт материалыг хавсгаж болно гэдээ нарившин зохицуулсан байна. За тэгэхээр хуулийн этгээд албан тушаалтан бол заавал бичгээр гаргах юм байна тийм үү мэдээлэлээ. За иргэд бол тийм амаар бичгээр эсвэл одоо харилцаа холбооны хэрэгсэл ашиглан мэдээлэл өгөх боломжтой мэдээлэл хүлээн авах нь байна тийм ээ. За хуулийн тусгай хандлагаар 14-ийн 5-аас 14-ийн 9-р зүйлүүдэд заасан хүний улс төрийн эрх хэрэгжүүлэлтийн эсрэг гэмт хэргүүдэд тийм ээ. Эрүүг хуулийг хянаж төлөх тухай хуулийн 6-гийн 1-р зүйлийн 1-ийн 1 цаасны дагуу тагнуулын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар харьяалалтай байдаг. За одоо яг нөгөө цахим орчин нэлээд хөгжсөн байгаа даа шүү дээ. Ерөөсөө хүмүүс чинь их мэдээлэлээ цахим орчноос авдаг болчлоо. Тэгэхээр одоо энэ цахим орчинд сонгогчт нь ч тэр одоо нөгөө нэр дэвшигчт нь ч тэр ном эвслүүд нь ч тэр бие бинийгээ янз бүрээр одоо готонд оромжлох тий хуулийн сурталчилгаа явуулах одоо иймэрхүү явдлууд гардаг штэ тий. Тэгэхээр энэтэй холбоотой гомдол мэдээллийг яаж гаргадаг юм бол тэр талаар мэдээлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За зөрчлийн тухай хуулийн 17-гийн 1-7 тийм ээ. Нийт дэвшигчийн нэр төр алдар хүнтэй готонд өмсөн худал мэдээллийг нийтэд тараас нь эрүүгийн ажил хүлээхээргүй бол гэдэг шинээр зохицуулалт оруулаад өгсөн байгаа. Нийт талаа. Мөн эрүүгийн хуулинд эрүүгийн хуулийн 14 дугаар зүйлийн 8-д тийм ээ. Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах гэмтэр гэдэг мөн шинээр оруулаад өгсөн байгаа. Тэгэхээр эрүүгийн хуульч байж гин зөрчлийн тухай хуульч байж гин тийм ээ. Энэ талаар зохицуулалт оруулсан байна. Мэдээж ялгаатай заагтай.
мэдээж гинтрийн бүрэлдэхүүн өөр иймэрхүү зохицуулалттай байгаа. За тэгэхээр хуурамч цахим хаяг ашиглан хүний нэр төрөө гутаанд оромжлсон худал мэдээлэл тарах зурчил ихээр үлддэгдэг болсон төдийгүй тухайн хохирсон хүн гомдол мэдээлэл гаргахад жоохон аль байгууллагад гомдол гаргах нь тодорхой биш тохиолдол байдаг. Хаана хандах цагдаа дээр шууд очих хэрэгтэй юм уу? Хорооны цагдаатай хэлэх хэрэгтэй юм уу? Яг аль газарт нь очих хэрэгтэй ингээд та нэг тодорхой гэдэг тийм. Зөрчин шалган шийдвэрлэх тухай хуулийн 1-8 дугаар зүйлийн нэгдэх хэсэг тийм ээ. Зөрчин шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдсэн нутаг дэвсгэр энэ хууль заасан харилын дагуу явуулна гэд хуучин тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл тийм ээ цахим орчинд хүний нэр төрийг гутаанд оромжлсон худал мэдээлэл тараасан зөрчлийг үйлдэгдсэн нутаг дэвсгэр нь тодорхойгүй бол орчин тухайн хуулийн этгэн тийм ээ уг зөрчлийг үр дагавар илэрсэн газрын харилах нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага гомдол мэдээллийг гаргах боломжтой гэсэн үг юм аа. Түншлэн уг хууль зөрчлийн тухай хууль заасан зөрчлүүдийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалнууд тодорхой заасан байгаа. Тийм учраас иргэд байгууллага албан тушаалд хуулийн зохицуултыг судалж үзэх нь бол зүйтэй маа гэж хэлэхээр юм байна. Жоох тийм. Тэр нэг болоод жишээлбэл энэ цахим ингээд үзэхэд би өөрөө энийг илрүүлсэнд бол аль ч цагдаагийн байгууллагад гомдол гарах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Гэтэл манай цагдаа яваад очихоор яадаг вэ гэхээр та энэ хаана үлдгэсэн гэдэг тогтоогод бас хүмүүсээр ингээд чирэгд очруулаад явуулах тохиолдол байдаг. Цахим гэмтрэг аюул хэцүү. Гэтэл бол хэрэг бол амархан шүү дээ. Намайг хаан зодсон, ажлын байранд зодсон, гэр зодсон. За гэр зодсон бол харилцаа цагдаагийн эцэд очио ингээд явуулдаг. Цахим гэмтрэг аюул хэцүүтэй гэдэг байхгүй. Тэгэл бид нар ч нөгөө сайт ухаал өөдөр цахим сайтан дээр тавьчихсан мэнгүүд нөгөө цахим сайт нь хаана байрлалын улсын бүтээл авалгаа тэр цагдаа хэлсэн юм шиг. Энэ дээр аюул хугацаа алдах тохиолдол байдаг. За дээр дурдсанчлаа ер нь болохоор сонгуульд нэр дэвшигчд болон нам аяслуудыг хийж одоо болохгүй тий хоригдсан үйлдэлүүдийг хоёлаа хэлчлээ. Тэгэхээр яг одоо нөгөө сонгогч иргэд маань бас ямар үйлдэл хийхийг одоо хоригдсан байгаа вэ? Зөрчлийн тухай хуулиар, сонгуулийн тухай хуулиар хоригдсан зүйл залтуудыг та. За зөрчлийн тухай хуулийн 17-гийн 1-ийн 30 дугаар зүйлд санал авах байрнаас саналын хуудас авч гарсан тохиолдолд мөн хариуцлага хуулийг заагаад өгсөн байгаа. Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусдад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, төрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан. За мөн саналын хуудсанд зориултын бус үзгээр санал тэмдэглэсэн. За аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх эсвэл өгөхгүй байгаар мөнгө эд зүйл шаардаж авсан бол хариуцлага хуулийг зохицуулт оруулсан байгаа. Өнөөдрийн ээлжид подкастаараа бид цагдаагийн ерөнхий газрын хэл мэдээллийн төвтэй хамтран явуулж буй ажлын төлөвлөгөөнийхөө дагуу та бүхэнд цаг үеийнхээ холбоотой сонгуулийн тухай хууль болон сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн тухай хуульд одоо ямар зохицуулалт байгаа вэ гэдэг талаар мэдээллийг өглөө. За манай өнөөдрийн зочноор цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны зөрчил шалгах мэргэжил арга зүйн хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэвтгүүрээр цэрэн жаргалж мэдээлэлээ. За танд баярлалаа. За баярлалаа, бүгдэнд амжилт хүсье.